Metaverse дахин ачаалал. За өрөөмд өнөөдөр та бүхэндээ Not to Summon Demon Lord гэдэг аниме ярьж өгөхөөр шийдсэн. Тухайн аниме нь IMDb дээр 7-гийн үнэлгээтэй бөгөөд та нар даардаг юм уу да газ дараа. Тэгээд аниме руу орцгоё. Такума бол ганцаардсан. Жожиг хинч тоохооргүй. Нэгэн азгүй лүүсэр залуу. Харахын өрөөнд яг л ганцаархнаа тоглоом тоглож суун. Яг чамтай ажиллах. Хөөе, над Эмили болчроо. Гэхдээ тэр тоглоом дотроо хоёр эмэгтэй дагалдагчтай бас дээр нь нилээд хүчрэх нэг юм шүү дээ. Тоглоом дотроо. Мэдээж тэр шөнө яг л үнсгэлжинтэй адилхан 12 цаг хүртэл тоглоод нилээд нойр нь хүрээд байсан болохоор унтаад өглөө нь сэрсэн чинь тоглож байсан тоглоомынхаа Диаблогийн биенд нь сэрчгэж байгаа юм чинь үнэхээр сонирхолтой. Диабло болчихсон Такума хөө өөрийнхөө шохоорхож явдаг хоёр туслах руугаа нэг л жигтэй сонин хараад байт юм да. Мо бяцхан жөтгөр. Эльф туслахын нэрийг нь Шэрэ бол нөгөө туслахын нэр нь Рэм юм. Такума яг юу болоод байгааг мэдэхгүй ч Такума бол Диабло болон түүний адал явдал эхэлж байгаа юм да. Одоос би Диабло эсвэл би гэж дуудаад явна. Такумагийн өнгөрсөн амьдрал дээр хинч байсан гэдэг. Гэхдээ тэр одоо чөтгөрийн хаан буюу Диабло болох замналдаа гарсандаа маш их баяртай байгаа нь мэдээж. Ядаж байхад хоёр туслах охин Диаблод хайртай. Диабло нэг аалдсан бөгжөө өрөө тэр хоёр охиныхоо хүзүүнд нэг гинчиг зүйл үүсгэжтэй юм да. Ядж байгаа тэр аалдсан бөгж нь нэлээд хүчтэй юм бэлээ л дээ. Ер нь бол ямар ч хэдийг буцаадаг тийм аимшигтэй хүчтэй бөгж юм шиг байгаа юм. За тэгээд намайг хараагаад байгаа юм бол тэгээд ам хамн дээр чи юм гараа тэгээд хуруугаар чин татна шүү. Наадхаа одоо болцгоо. Диаблоч хоёр туслахтайгаа цогтой адал явдал хайж явж байгаад нэг сайхан буудалд орно. Хоёр эмэгтэй туслахтайгаа оров. Яг сайхан амрах гээд байж байтал нь хаалгыг нь тогшдtiin да. Нок гээл. Тэгэл гаднаас нь Селес танаад ямар өнгөө вэ гэдгийг за өнгө гэсэн бишээ зүгээр ярилцъя гэдэг байхгүй юу. Селес бол нэлээд хүчтэй мэж буюу нэлээд хүчтэй шидтэн бөгөөд ранк нь бол шидтэн дундаа нэлээд өндөр юм байлээ л дээ. Селес надад сетайс юм бүү мэд надтай хамт цайнд оръё л гэж аавдیں۔ Яг хөө би зөвшөөр нөө би ч нэг хийх цаангүй учраас. Тэгээд яг хөө бид нар нэг дунд гарын кофе шопт ороод жоохон юм ярилцаа суулаа. Селесийн хажуу талынх нь нэг мануухан юм ярьж явах чинь голоор ороод идэв хаашийн Селестэй хайртай юм уу хаашийн. За тэгээд ерөнхийдөө бол ярилцчихсэн сэдвээс хазаагаад ямар ч ярих хүсэлгүй болчихдгоо юм уу. Яриаг нь таслаад бидний яриа дууслаа. Диаблогийн сэрэл хүснөө бөөмэд гинэтлэгөө Рэмгээд туслахаа шууд тэрж аваад үүрээ нөгөө нэг амралтын өрөөлгөө сайхан алжаалаа тайлах гад гүйлээ. Рэмиг Диабло шууд орон дээр шидчихээ жихрүү нүлээгээд нэг хачин сонин авир гаргаад инээгээд яг яах гээд байгаа юм бөөмэд та нар юу гэж бодож байна. Рэм тэгсэн чинь шууд үйлчлтийн да. За тэгээд Диабло яг юу хийчвэгээ санаа зовоод өмнө нь охинтой ярилцаж үзээгүй учраас арай түрэгдчихвөө яг яахаа мэдвгүй баларж гарлаа. Хажууд нь Рэм усан далаа шиг үйлж гарнаа. Яг яах вэ гэж байж байтал нь Рэм эзэн минь та чөтгөрийн хаан болох замлалаа. Алдаж болохгүй шүү гэж надад хэлв. Диаблоч сая хийсэн үйлдэлтэй гимшсэн үү бөө мэд. За би гарлаа гэж гараад агаар амьсгалж алхахаар шийддэм а. Тэгээд гадуур алхаж байсан чинь нөгөө Селесийн сугны үс нь өдөр цай ууж байхдаа яг юу гэд байсан бэ? Гойжуура гэд намайг өддөм да зүг зүгээр байхад. Тэгээд тэр бас нэг мангас дуудах чадвартай юм байлээ л дээ. Тэгээд яг мангас дуудд. Диабло руу тэр мангас нь дайрсан боловч огт нөлөөлөхгүй. Бүр Диаблогийн уурыг нь хүргэж орхино. Ядаж байхад тэр мангас нь арай суг хүч чадлан зүгээр галаар үлээд юм байлээ л дээ. Би тэр мангасыг амархыг ялчхаад нөгөө тэр мангасыг дууцсан нөхөр хэдүү хэлд алчганаад байгаарэ. Тэгээд дараа таарад амаа барив гэж хэлвэ. Мэдээж эрэг тэр сугны ус нь нилээд айц хүч давтсан болтой. Тэгээд дуугуулчт юм уу. За Диабло дахиад л адал явдлын нэрд гарсан юм да маргааш. Бид хэд нэгэн газар руу орсон чинь ядаж байхад энэ ертөнцийн хэлийг ойлгодог юм. Тэгсэн Серпа гэд манай эльф бас хэлийг ойлгоод идэв. Яг хөө толинд хүрээл нэг явдлын ялд гарах гээд байсан чинь манай Серпасын левел нь хүрдэг юм да. За яг хөө тэгээд Диабло харин толинд нь хүрсэн чинь Силиви гэдэг нэртэй туулаан чигтэй эмхтэй гараад ирд юм да бондгос гээд. Селиса миний царай харчингуудаа чи үнэн царай муутай маа гэд
дургу хүргээд миний уур хурж байсан ч тэр туулаа эмэгтэйгээ арайч алчихдаггүй юм аа. Угаасаа тэр туулаа эмэгтэй бид нэр даалгавар өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр туулаа эмэгтэй за та нар нэг тийм хортой могойг алаад хүрээд ирээ. Бараг энэ даалгаврыг авсан бүх баатрууд шидтэнгүүд хизээ чиргэж ирдгүм шүү дээ гэж хэлдэг. Би ч яг хоёр туслах эмэгтэйгээ аваад за зэн даалгаврыг чин авчихъя гэд адал явдлын ирэлт гарт юм да. Диабло 2 хамт даалгавар биелүүлэх гээд ойл руу явж байсан чинь хойноос нь харин хідэн юмнууд дагаад байдаг юм. Би галын шидээ ашиглаад эргэн тойрноо чадхаараа л эвдэлж хэмхэллээ. Тэгсэн чинь баахан эльфүүд намайг дагаж байсан юм бэлээ л дээ. Та нарт юу хэрэгтэй вэ гэж асуухад Шерэг биднэрт өгч явуул гэж хэллээ. Шерэг тэгсэн чинь эльфүүдийн уламжлалаар төрсөн ахтайгаа гэрлэх ёстой. Би тэгмээргүй байна гэж надад хэлв. Эльфүүдэд хэллээ бас. Ямар гаж уламжлал вэ гэж би дотроо бодов. Диабло яг жүтгэрийн хаан шиг гараа өргөж байгаад Шерэ өөрийнхөө замыг өөрөө сонгох эрхтэй. Шерэ бол хүчрэг тэрний сонголтыг өөрийнх нь гэж хэлэхэд эльфүүд уурлаж над руу ном сум харууллаа. Тэд нарын ном сум надад нөлөөсөнгүй. Тэгсэн тэр дундуур арай эльф нь хүчтэй ном сумаар над руу харууллаа. Гэвч сум нь надад өгөх нөлөөсөнгүй. Газар бүдгээл очиж байгаа юм чи. Диабло өөрийнхөө мэддэг цасны шидийг ашиглаж бүх эльфүүдийг сүгдүүлж орхив. Тэгсэн чинь энэ бүхний ард нөгөө надад өдөр найз нарынхаа хажууд онгоо болсон баачка чинь дахиад л хор утгасан байд юм да. Мөн охоо чинь алчхан шүү гэж хэлээд энэ удаа би тоглоогүй шүү гэж хэлв. Гэхдээ би нэрээ алчих байсан юм а. Тэгсэн чинь бүр сүүлээ хавчаад алга боллоо дочаа бас. Шерэн нөгөө эльфүүдийг дахиж битгий ирээрэй гэж хэлээд манай хэд буцаад амарч байсан газараа ирвээ. Янцтай. Диабло ч маргааш өөр даалгавар аваад ална гэж дотроо бодож маргааш нь боллоо. Тэгээд туулаа эмэгтэйгээс даалгавраа аваад байсан чинь Рэм нэг л сонин ууртай байдیں۔ Би л энэ даалгаврыг авахгүй гэж авдیں۔ Да. Диабло ч яг учраа олохгүй байж байтал нэг баатар хаанаас ч юм бүү мэд гарч ирээ сэлмээ над руу чиглүүлж байгаад чамтай хамт явж байгаа хоёр туслах чинь над таалагдаад байна. Эднэр дээр ч мөрийтэй сайхан тулдчуу гэж авдیں۔ Баатрын нэрийг нь Эмили гэдэг жоох эмэгтэйлэг нэртэй юм байлээ. Линтүүлж байгаад намайг яг сэлмээрээ дасдах гэж үздэм да. Би ч яг хурдан үлгэнтэй учраас сэлвийг нь хамгаалчихдаг. Тэгээд тэр баатрыг шидээр жоохон хойшоо түлхсэн чинь баатар нэг сонирм байрлал аваад амдаа нэг шидийн тарин уншаад байгаа болттой. Гэвч би баатрыг амархан хогийн сав руу шидээрээ шиднэ. Эмили дахиад надтай тулдах гээд байсан чинь манай хоёр туслах намайг энэ ертөнцид дуудсан гэдгээ хэлж ашиггүй нэг юм балаа баатараас саллаа. Шерэг ганцаарангийн дагуулаа даалгавраа биелүүлэх гээд алхаж байсан чинь замд бас хэдэн баатар гарч ирээ. За ашиггүй нэг ирвүү гэж авдیں۔ Да. Би за ямар даалгавар юм бэ гэж асуух нөгөө баатарын гадаа асар олон мангас нар байдаг. Тэд нарыг зохицуулаад өгөөчлөх гэж гуйдیں۔ За гэ гадагшаа гарсан чинь нэрэл асар олон мангас араатангууд байлаа. Би ч хамгийн урд байсан шидийн хүчээрээ асар хол цөллөө хэдэн мангасыг нь. Тэд нар надаас айсангүй. Над руу улам л ойртож байлаа. Би ч ойртож ирж байгаа хэдийг нь шидийн хүчээрээ бөмбөгдөж устгаж гарваа. Хөндлөнгөөс миний тулааныг эдэл гээд мангасуудыг нь нүдэрдэж байгаа нэгэн эмэгтэй тулаанч намайг хаа. Эдлийн цэргүүдийг амархан устгаж байсан учраас надлуу өөрөө дайрахаар шийдсэн бол та хамаг хурдаараа дайрах нь тэрэ. Эдл овоо хурдан хөдөлгөөнтэй юм байлээ. Над руу тасралтгүй дайрсан ч огт нөлөөсөнгүй байсангүй. Учир нь би чинь жүтгэрийн хаан шүү дээ. Эдл хоошоо ухарч байгаад өөрийнхөө хүчийг хөндлүүлж байгаа дайрах тэр мөчөд дайралт нь дахиад надад нөлөөсөнгүй. Тун өрөвдмөр. Миний уур хүрсэн учраас би тэр над руу дайраад байгаа эдэлцаа баг далчихнараа одоо миний дайралтаа хийхээлж. Миний дайралтыг чи хааж чадахгүй учраас нэг бол оногдож орчлон хорвоогоос арчиг. Эсвэл цэргүүдээ аваад тэндээс тонил гэж хэлдэм да. Тэгсэн чи эдэл болон цэргүүд нь огт хөдлөхгүй. Миний хэлсэн үгийг нэг чихээр оруулаад нөгөө чихээрээ гаргачдаг юм. Би шидээ ашиглаж тэнд байсан гүүрийг тэр цэргүүдтэй цуг үнсэн тогрог болгож орхив. Харин нөгөө эдэл үхээгүй шалдан болчт юм да. Хайрхаа. Харин шалдан нүцгэн болсон эдэл надаас айсан бололтой. Цааш яваад өчөх шиг боллоо. Би ч яг туслах Шерэна дуудаад даалгавраа биелүүлчихсэн учраас явъя гэж хэллээ. Хамтдаа шилжээд амарч байсан досгондоо ирлээ. Тэгсэн чинь досгон нийл үүмэн сам нэг гүрв шиг гачин юм досгоныг бүр оронгоор нь эргүүлчихсэн азар юу нэг эмхтэй нэртэй Эмили Баатар Ремиг хамгаалаад өөрөө үхэхийн наагур боллоо гэмчихсэн.
Хөгшөө мачила гэж авдیں۔ Яаж энэ тосхныг ингэж чаддаг байна гэд би өстө ууралсан. Гүрвлийг өстөд болгож тавилаа. Яаж вэ гэхээр нэг хар бөмбөлөг дуудаад дараа нь хүндийн жингээр дарж байгаа. Дараа нь дахин өөр хар бөмбөлөг гаргаж ирэн тэр гүрвлийг сорж ингээд л бүх зүйлийг хэвэн болгосон юм да. Маргааш нь манай хэд амарч байсан чинь нэг Силия гэдэг нэг надад даалгавар өгдөг туулаа эмэгтэй өрөөнд орж ирээд тэгээд энэ хотыг захирдаг өөрийнхөө эзэнтэй буюу лордтойгоо уулзуулна гэж авдсан юм да. За намайг авч явлаа. Манай хэдтэй хамт хаш руу орж дотор нь суух хүнтэйгээ уулзна. Мэдээж энэ бол хотын лорд байдаг. Үүнийг би лорд гэж дуудаад явчихъя заа. Манай Диаблотой бяцхан тохироо хийж дараа нь өрөөнд Алиса гэдэг эмэгтэй орж ирэв. Эмэгтэй баатар орж ирэв. Ер нь энэ бол лорд Алисаг манай хэдтэй цуг байх ёстой гэж шийдвэрлсэн байдаг. Алиса бол нэг бууны нохол юм шиг байна. Алиса бол хүлэг баатар юм. Алиса орж ирээд Сильвид буудал алтан зоос өгч дараа нь ширээд ахаас чинь чамаа хамгаалах болно гэдэл минутын дотор охтуудын итгэлийг амархан олов. Тэр үед Диаблог бүгд мартаж байгаа мэт санагдаж Диабло нэх гоё ярьдаггүй, уран тод илтгэл тавьдаггүй учраас нэгч гоё хоолойгүй учраас зарим нэгэн хүмүүс хэдхэн хормын дотор Диаблогоос итгэлт хүмүүсийг нь булааж авлаа гэж бодож эморов. Алиса Диаблод хурч ирээд хоёр удаа хотыг аюултай нөхцөлд байдлаас аварсанд баярлаа гэж хэлт юм да. Миний ч итгэлийг олох гэж оролдоно. Энэ үед би Алисатай ярилцахдаа боломжтой байхгүй бол их эвгүй гар байна гэж бодно. Манай хэд ордноос гараад гудамжаар алхацгаана. Диабло гудамжаар алхаж байгаа. Нэг зэвсгийн дэлгүүр орж нэг өөрт нь таалагдж байгаа асар том хатуурыг авлаа. Тухайн мөнчид гинэт манан пүн гэж буугаад ирж байгаа юм чинь. Гинэт л манан татаж ширээ зогсож байсан газараа байхгүй болчихдог. Ер нь бол ширээ хулгайлчтай. Диаблоч манаг зайлуулсан чинь хоёр ягаан үстэй хүн ширээ гөргөчгсөн хулгайлж байх нь тэрэ. Тэгсэн бас нэг муур нохоо хоёрын ирлий чиг эвгүй хоёроор Диаблогийн урд гараад ирнэ. Бидэн олц хайгчнар л байд юм. Диабло амархан замын хоёр саадыг ханаад савн тэгсэн бас нэг нохоо шиг гар хойноос дайрнаа. Алиса давталхойг тэгсэн гаачхдаг. Тэгсэн бас нэг булангаас нэг үл бүтэх нөхөр намайг ажиглаж байсан юм байлээ л дээ. Рэм түүнийг мэдээ дил бүшөглөөд ингээд жүтгэний хаан цаашаа хулгаад алдагдсан шээрэгийн хойноос явлаа. Тэгсэн хоёр туудаа шиг нөхөр шээрэг хулгайлчихсан мистожийнхэн гэсэн үсэрч наадж байд юм да. Тэгсэн нөгөө Эмили Баатар нөгөө хоёрыг зогсоогоод надад ширэг өгнө. Манай хэд рүү дайрсан бүхэл амьтдын цуглуулгыг барьж явна. Дараа нь гэртээ харин амарна юу ч болоод байгаа. Маргааш нь ягаан үстэй шидтэй хүүхэнтэй уулзаж буу хална. Тэгсэн нөх олигтой юм ярьдаггүй маа. Яншаад идэв. Бид нар дараа нь циркийн байр шиг улаан байшин шиг зүйл рүү оров. Дотор нь баахан эмэгтэйчүүд байж байгаа юм чинь. Тэгсэн тэр газар нь ажилуулдаг нэгэн балай хүүхэн гарч ирээд их сонин юм яриад байдаг шүү. Жохон толгой тархины ажилдаггүй юм шиг байгаа. Балай хүүхэн л байд юм да. Тэгээд бид хэд тэрнээс арай гэж салаад буцаад амрах газараа ирлээ. Сайхан амрыг гээд бодсон чинь нэг хүн лим бүлээгээд байд юм да. Би бүр гайхал хонголдоо юм уу хайшаа юм. Тэгсэн чинь ширээ нэг зүйл айгаад байна. Би анзаараад тэгсэн яалчгүй хаалгын цаанаас Кира гээд нэг эльф ширээ миний дүү ахын чамтай гэрлэх гэж ирлээ гэдэг юм да. Гаж нөхөрвээ яасан. Ер нь л худлаа яриад байдیں۔ Нэг л төлөв дараа хүн шиг ширээ. Тэр ахаа та яагаад жүжээд байгаа юм бэ? Өөрөөрөө байлтаа гэж цаанаас нь хэлнэ. Гэвч Кера поппертоо зогсоохгүй цүм худлаа яриастай. Кера тэгсэн би дүүдээ бодох хугацаа маргааш хариугаа авъя гэд ер нь бол тэр хоёр тохиролцсны Диабло ерөнхийдөө бол ширээ өөрөө шүрх юм бол явж болно гэдэг. Ах нь юу гэж угаасаа чам шиг юмтай хамт явах вэ гэж өөртөө итгэлтэй байд юм дөө. Тэгээ юу гэж юм гаш нөхөртэй явах вэ гэж бодож байхгүй юу. Орой болж бүгд өрөөндөө орлоо. Ширэгаас рэм чи мэдээж үлдэн бистэй гэхэд ширэн мэдээж тэглгүй явах вэ. Би юу ч тийм гаш тантантай хамт явах вэ гэж хэлв. Дэгсэн үзэгдэл Кера руу шилжив. Тэр модон дээр яг л хонголдоон шиг лим бүлээж байхдаа нэг муухай санаас хитсэн айтай эвгүй инээд алтнаа. Маргааш нь болж Диабло ширэн өрөөндөө сайхан ярилцаад байж байтал гадаа Кера сүхт хэрэгтэйгээ ирээд лимбэ үлээнэ. Ширэг яг ховстуулсан айтай шууд би ахтайгаа цуг нутаг бууцгаа шийдлээ. Баяртай Диабло. Надаа энэ хүртэл байсанд баярлаа гэдгийг цугаад доошоо буугаад яваад өгч. Жүтгэрийн хаан буюу Диабло бүр гайхаж юу болоод байна. Ямар нэгэн юм буруу байна да гэж бодов. Диабло сая болсон үйл явдалд толгой нэргэж юу болчих вэ гэд манар зогсноо. Рим Алис хоёр ирлээ. Сая болсон үйл явдлыг Жүтгэрийн хаан буюу Диабло тэр хоёрт хэллээ. Сэтгэлээр унаж буцаад өрөөндөө орж жоохон хөвчгөл үйлч гараа өрөөнд дотроо. Жүтгэрийн хаан сэтгэл санаагаар наваас унсан байдаг. Тэгсэн чинь Рим өчтөрөөрөө би ширэнтэй ярилцахад арай өөр бодолтой байсан да. Энд ямар нэг юм буруу байна.
худал хуурмаг байна гэж хэлдэг. Диабло сая сонссон үгсээ нэрэж тийм ч юм уу ямар нэгэн юм шижигтэй байна гэж боддог. Бүгд Киарагийн хойноос асар хурдан очиж сүүх дэргийг нь эвдэлж дотор нь ортол Киара үнэхээр л гаж донтон юм байлээ л дээ. Шираг бүр нүцгэлцэн заяа. Тэгээд ийм могоо шиг юмар ингээ ороодсон байд юм да. Диабло асар их уурлаж Ширнийг тэврээд намайг уучлаарай гэж хэлнэ. Тэгээд Киара хорон төлөвлөгөө илчлэгдэж Киара чөтгөрийн хааныг ялахаас өөр арга зам үлдсэнгүй. Киарач өөрөө шууд чөтгөрийн хааныг барахгүй гэдгээ мэдэж байсан учраас шилэн дотроос асар хүчтэй мангас дуудаж гаргана. Дөрвөн толгойтой аимшигтай хүчтэй мангас руу чөтгөрийн хаан дайрсан ч нөлөөлдөггүй. Мангас манай Диабло удаа дараа нь дайрдаг боловч Диабло эцэст нь хажуунаас нь дайраад нөлөөлөхгүй юм байна. Доороос нь довтолж мангасыг амжилттай буулгаж авна. Диабло дараа нь Киараг алах гэж байтал Шира битгийлдэ гуйж байна гэж хэлдэг. Ширагийн үгэнд орж Киараг алалгүй цааш нь явуулсан чинь Киарагийн толгойг хэн нэгэн дасалчихна. Силивегийн удирдагч лорд байх нь тэрэ. Яг хотод нь үүмээ самуун дэгдээгээд байна гээл тэгж яахгүй. Тэр ахыг нь алчгаж байгаа. Дараа нь шууд хурж ирээд Диаблог шууд хордог шидээр дотор нь хорчихно. Алиса ууг нь Диаблогийн талд байлдах гэж байсан чинь лорд болиулах гэсэн боловч сэлмийг нь завччихна. Тухайн мөчөд чөтгөрийн хаан хоригоос амархан мултаж лордтой тултаж эхлэв. Диаблоч лордны левелийг 120 гэдгийг мэдэж байсан. Энэ хэцүү байсан ч гэсэн амархан ялчдаг юм дөө. Тэгээд лордыг за би чамаа алахгүй. Чи над зөндөө өмнө даалгаварж мөнгө өгч ийсэн гэдэг ер нь бол амьд үлдээчдэг. Нилээд ядарсан учраас хараад бүх зүйл сайхан дуусаж манай хэд амарчиж сайхан алжаалаа тайлж гол нуур орон баяснаа. Тэгээд нөгөө хуучин мангасуудыг манлааж байсан эдэл ээлвтэй тааж манай бүлэгт орно. Тэгээд нэх удалгүй сонин нууцлах хүмүүс гарч иж манай Ремиг авч явна гэд байдیں۔ Бүр ядаргаатай. Диаблогийн урд нэгэн сонин шившлэг хийгээд бүр Ремиг тамалж гарнаа. Энэ бүхний харж байсан Диабло толгойлогчийг нь шууд бүгжөөрөө чулуу болгочих байгаа юм чинь нэг мэдүү заа юм уу хайшийн бүгжийнх нь шиднийх нь хүчин. Диабло ууг нь Ремиг чөлөөлнө гэд нэг сонин зан үйл хийдэм аа. Тэгсэн чинь тэр хүчтэй тесрэлтээс нь бол нэгэн житгэр охин хаанаас ч юм бүү мэд гараад ирнэ. Тэр ядаргаатай нөхөртөө танилцаад бас цаашаа хамт аваад явж байсан чинь нэг аврах том нэгэн сонин мангас гараад ирнэ. Тэгсэн тэр мангасыг эдэл эхлэлч тулаан дуудаж байгаад асар хүчтэй зөвхүүлээд гимтчихнэ. Ингээд житгүрийн хаан тэр аврах том мангасыг амархан номхруулж яг л алхын даваа дээр тэр нь шувуу болоод зүгтчихдیں۔ Тун инээдтэй байгаа бидтэй. Маргааш нь тэгсэн Алиса чинь нэг житгүр охин энэ бол жинхэнэ чөтгөрийн эзэн байна. Би танд үйлчлэн. Би таны төлөө бүх зүйлийг алах болно. Би таны төлөө хүн алсан чадна гэж бүр дойлхонж гарнаа. Уг нь би Алисагийн пялдаг гэж бодоогүй. Тэгсэн аль дээр Ремиг авч явах гээд чадаагүй байсан нэг баатрууд байдэн штэ. Тэд нар чинь бүр Ремиг болон манай хэдийг барих гээд хүрээд ирчихсэн байдаг. Уг нь бол Алиса чадлаараа мангас дуудаад тулцсан чинь бардгүй мөө. Тэгээ манай хэд бүгдээрээ баригдчихна. Манай Ремиг хүлээ тамлж байсан чинь жөтгөр охин хөөе болцохоо гэж хэлэхэд жөтгөр охиныг сэлмээрээ зүснэ. Тэгсэн тэр сэлмтэй нөхөр чинь жөтгөр охиныг яг яадаг мó бяцхан золбсог бай гэдэг алах гэж байтал Рем урд дуур нь орж жөтгөр охиныг хамгаална. Тэгсэн бүр Ремиг бүр 4 удаа хутгаар зоож аимшигтайгаар ингээд яг алахаар шахт юм да. Цус нь гойж оол Реми. Жөтгөр охин энэ үйл явдлаас болж уурлаж асар том жөтгөр болж хувирна. Энэ бол аврах том жөтгөр болж хувирдээ. Тэгээд тэр сэлэнтэй баатруудыг алчихна. Диабло асар том тесрэлтээс болж яг юу болоод байгааг мэдчихэж жөтгөрийн охиныг зогсоох гэж оролдоно. Диабло хичнээн хэцүү байсан ч гэсэн шидийн тойрог хийж жөтгөр охиныг буцаад хэвийн байдал руу ороод Ремиг болохоор шээрэ аварна. Манай хэд аюултай нөхцөл байдлаас амьд мэд гарч чаддаг. Дараа нь гэмтсэн эдлийг эмчилж Алиса гашилсан тархийг өөрчилж чаддаг. Ингээд ерөнхийдөө бол бүх зүйл амарч ямэр дууснаа. Нэгдүгээр цуврал ингээд дууслаа. Чадхаараа хурдан оруулсан шүү. Дараагийн 2 дугаар үйлрэлийг үзмээр байна уу? Энэ аним таалагдсан бол лайка дараад үзэлтэй хийгээд ширэг хийгээрэй. Тэгээд дарддаг юмд дарчих заяа. Тэгээд хандлт нь гайгүй байгаад ах юм бол те сизон 2-ыг нь 2 дугаар үйлрэлийг хийчихнэ. Хөөе. Одоо subscribe хийгээгүй юм шиг үстэй. Хийгээч дээ.